Бурхны нэр гэдэг маань бол трансцендент чанартай гэж байгаа. Трансцендент гэдэг маань бол энэ ертөнцийн бос гэсэн үг байхгүй юу? Чанагох гэж орчуулад байгаа шүү дээ. Энэ ертөнцийн бос. Өөрөөр хэлбэл тэр нэр бол энэ ертөнцид харьяалагддаг бай. Өөрөөр хэлбэл дөрвний 3 орон зайд харьяалагддаг гэсэн агуулга байна шүү дээ. Өөрөөр хэлбэл тэгэхээр тэр дөрвний 3 орон зайд харьяалагддаг юм бол дөрвний 3 орон зай руу аваачна гэсэн үг мөн үү? Тэгээд дээрээс нь энэ маань яадаг вэхээр Бурхны ариун нэр маань Бурхантай өөртөө тэнцүү байдаг гэж байна. Тэнцүү. Нэр нь өөртөө. Одоо бидний нэр одоо жишээ нь одоо Баско гэж хэлдэг гэж бодоход ч нэ шүү дээ. Нэр болоод би хоёр чинь ялгаатай шүү дээ. Шал өөр шүү дээ. Баско гэж хэлдэг. Миний нэр бол зүгээр л нэг болцолтон бол зүгээр хитэн үсгэл байж байна тий. Гэтэл Бурхны нэр бол яадаг вэхээр Бурхны нэр Бурхан хоёр тэнцүү гэд байдаг гэж байгаа. Хүн төсөөлөхөд бас хэцүү тий. Бурхан юм чамаагүй шүү дээ тий. Нэрэндээ өөрөө бүр оршиж яадаг гинэ. За. Тэгэхээр тэр өөрийнхөө тэр хамгийн хүчтэй өөрөө нэрэнд нь оршиж юм бол тэр чинь Бурхан ч өөрөө хамгийн хүчтэй шүү дээ. Тий. Өөрөө оршиж гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр тийм хүчтэй одоо Бурхан өөрөө хүчтэй юм чинь тэр нэрэндээ өөрөө оршиж тийм бол тэр хамгийн хүчтэй болж таарчаад байгаа байхгүй юу? Тэр хамгийн хүчтэй юм а хүмүүст биелгэлсэн байна. Тэр ингээд хүмүүс ингээд тогтмол ингээд уншаад, дуулаад, бясалгаад байх юм бол тэр нөгөө карма хийж байна. Карма буюу тэр үр дагавар үл дагуулах хуулийг хамгийн дээд байдлаар хийж байна гэсэн. Тэнгүүт бид тэр Бурхны оронд буцах үе таалга нээдэлтэй болж шат тавигдчих. Тэр лифт рүү орж тэгээд Бурхны оронд буцах боломж тавигдчих юм аа гэсэн. Тэр нь ямар нэр байд юм бол та? Тэр Бурхны ариун нэр нь одоо ерөөсөө маш хялбархан. Ерөөсөө 16хан одоо Бурхны нэрээс тогтсон үг байгаа. Ерөөсөө 16хан хүн чийзэгт маш хялбар. За тэр нь болохоор Бурхан одоо Кришнагийн Бурхны дээд бодгол Кришна Бурхны одоо болоод Рама Бурхны одоо нэрүүдээс тогтсон 16 үг байгаа. За тэр нэрүүд маань ямар яах вэ гэхээр одоо хэлье. Хари Кришна, 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 Хари, Хари Рама, Рама, Хари. За энэ 16 нэрийг бид ингээд тогтмол уншаад, тогтмол бясалгаад, тогтмол дуулаад байх юм бол нөгөө карма гэдэг үйлийг чинь хийж яана гэсэн үг байна шүү дээ. Өөрөөр хэлбэл үр дагуулах үйлийг хийж яана гэсэн үг. Тэгээд цаашлах юм бол бид нар Бурхантай одоо холбоо тогтоож яана гэсэн үг байна шүү дээ. Тэгээд Бурхны орон өндөвшигтэй газраас гараад Бурхны орон руу буцах нөгөө сансрын хүрдбүр гэж яриад байгаа. Тэр самсара чакра гэж яриад байгаа хөвтөрхийн тойрогоос гараад нөгөө өндөвшиг хэлбэртэй нөгөө хэцүү үүлийн өөр орооцолтчихэд үүлийн өөр зовлонгийн далай үүлийн өөр тэгээд жоногдож яадаг тий. Цаг хугацаанд баригдаж яадаг тий. Энэ орон загаас бид нар гараад тэр Бурханлаг ертөнц гэдэг юм руу буцах боломж нэгдэнэ гэсэн үг байна шүү дээ. За тэгэхээр энэ Харе Кришна эн чинь ер нь бол тарин мантра гэсэн үг. Нэг нэр нь одоо ерөнхий нэр нь юу гэж нэрлэдэг вэ? Маха мантра гэдэг. Маха гэдэг нь дотор агуу гэсэн үг, их гэсэн үг тий. Тэгээ мантра гэдэг нь бол одоо ухаан боيو сэтгэл зүйг одоо элдв янзын төвшүүрээс цэвэрлэх одоо арга гэсэн утгатай юм юу байгаа байхгүй юу? Мантра гэдэг маань. Тэгэхээр их мантра гэсэн үг. Агуу их мантра гэсэн үг байна шүү дээ тий. Тэгэхээр зүгээр энгийн мантра биш байна шүү дээ. Олон янзын мантра ведд олон янзын мантра байдаг. Маш олон янз мантра. Маны бодмохом ч гэсэн мантра үздэй тий. Маны бодмохом мантра. Тэгэхээр мантра болгон энэ үр дагаврыг авчрахгүй. Мантра болгон өөр өөрийн зорилготой. Одоо жишээ нь олон янзын мантрууд байдаг. Жишээ нь би одоо зурхаан дээр бол тэнгэрүүд сахиулсан тэнгэрүүдэд зориулсан одоо олон янзын мантрууд байдаг байхгүй юу? Тэр одоо мантруудын уншихаар яадаг вэхээр тэр одоо төрөний хэлсэн одоо сугарын асуудал байлаа гэж бодъё. Эсвэл нарны асуудал байлаа гэж бодоход тэр асуудлууд зөөлрдөг. Мөн үү? Тэр асуудал зөөлөдөг байхгүй. Одоо жишээ нь гэр бүлийн амьдрал нөлөөтэй болчихгүй тэр сугарын тарныг уншаад яхаар яадаг вэхээр тэр сугарын одоо хариуцсан тэнгэр маань баярлаад нөгөө кармагаа сулж өгдөг юм л дээ. Айгүй хүнд явуулаад байсан шүү дээ тий. Сулаад заа чи жоохон тэгж одоо 100 одоо зовлон амсах байсан бол чи нэг 80 намсч байгаа, 90 намс, 70 намсч байгаа гэдэг юм уу. Хэдий ч нэ одоо зүтгэлтэй тэр тарныг уншина. Тэтэд ч нэ зовлон нэмгэрдэг байна шүү дээ. Тарин гэдэг чинь ер нь тийм очиртай. Тэгээд гэхдээ нөгөө сугрууд чинь, сугар чинь, нөгөө ангараг чинь, сар чинь, нар чинь энэ дотроо байж байгаа. Үнэн үү? Энэ дотроо байгаа шүү. Дотроо байгаа шүү гэдэг. Мантранууд энэ дотроо үйлчлэн штэ гэдэг агуулга хэлээд шүү дээ. Мантран нь бол энэ дотроо л нөгөө сансар окторгын тэр орчин дотроо үйлчлэнэ. Гэтэл нөгөө маха мантра гэдэг маань гадна талын яриад байгаа шүү. Энэ одоо тэр сугар санчир тэр одоо юу гэдэг юм ангараг эдрээс дээшээ юм ярьж байгаа шүү гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тийм болохоор хамгийн агуу. Тийм учраас маха гэдэг нэргээд агуу гэсэн нэргээд байна шүү дээ. Тэгэхээр ерөөсөө энэ таны саяын уншсан Харе Кришна гэдэг мантраг хүн уншаад л ямар ч уншиж болно. Тэр байтугай
одоо нийгэмд харьяалал гэдэг үгээр одоо чандаала гэдэг юм л да ведэд. Чандаал уу нохоомах итгэж гэж байгаа юм л да. Нохоомах итгэж хүн байсан ч юм уу. Тэр хүн энэ бурхны хариун дээр ингээд давтан уншаад байх юм бол тэр төгс төгөлдрийг бүр хамгийн дээд төгс төгөлдрийг хүрэх боломжтой.